За тэгээд дараагийнх нь хөрөнгө оруулалт хэрэгтэй байна уу? Хаанаас олох вэ гэсэн ихэнх энэ асуултууд надад аягүй их орж ирдэг бас бизнес эхлэх гэж байгаа хүмүүст. Тэгэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй тийм. Танд хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдгээ мэддэггүй учраас бид нэр ихэвчлэн хөрөнгө оруулалтыг олж авч чаддагчгүй яг яах гээд байгаагаа мэдгүй. Хөрөнгө оруулалтанд оруулах хүн байж исэн ч гэсэн бид нэр тэр хүнтэй хамтарч ажиллах хэмжээний бэлэн байдал байдаггүй байхгүй юу? Тэ? Тэгэхээр та хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байна? Яг юунд тэр хөрөнгө оруулалтаа ашиглах вүлээ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Хэдийн хэмжээний тэр чинь ашигтай байна уу, ашиггүй байна уу? Хөрөнгө оруулагчдад мэдээж ялагдахын тулд ямар нэгэн мөнгө эрсдэлд оруулахын тулд алдахын тулд зүгээр цацж байгаа хүмүүс биш байхгүй юу? Хөрөнгө оруулагч нар биднээс илүү айхтар. Тийм болохоор ихэнх хүмүүс одоо бизнесээ эхлүүлэхдээ яагаад яадаг гэхээр өөрийнх нь гаргаж байгаа хувь нэмэр нь үн цэнэгүй хөрөнгө оруулах хэмжээний одоо бэлэн биш байгаа байхгүй юу? Тийм учраас хөрөнгө оруулагч тэднэртэй ажиллахыг ч хүсдэггүй. Тэ? Тэгэхээр хөрөнгө оруулагч нараа бид нар буруу газраас хайж яадаг. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт хизээ яах мэддэггүй тэр нь төлөвлөгөө тодорхой биш учраас тэ хаанаас хөрөнгө оруулалт олох уу гэхээр олох аргууд маш олон байдаг. Би мөнгө ба миний үнцэн номон дотор хөрөнгө оруулалт олж авдаг тэ дэлхийд ч вэ одоо Монголын түвшинд байвна гэвэл ямар боломжууд байна тэ гээд анх одоо зээл хаанаас олох вэ гэд энэ хэдвэр билүү одоо би хуудсыг хараад хэлээд өгье заяа. Та нар тэмдэглээд авчих мөнгө ба миний үндсэн дээр мөнгө зээх аргууд гээд алхам 42 гэж байна 463 дугаар уудцаа. Тэрэн дээр байгаа тэмдэглэж аваад дараа нь тэр хэсгийг уншаад өөртөө тохирох хаанаас юу яах вэ гэдээ өөрөө бүр бичиж үзэж хагаад ийм төрлөөр оролдож эхлээд би өөрийнхөө мөнгөийг гаргах уу тэхүүн хөбөр өөртөө байж байгаа мөнгөө яаж яах вэ яаж одоо тэг төлөвлөгөөгөө бичүүрт байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын маань эргэн төлөлт нь ямар өсөлттэй байх вэ гэдэг юм уу те энэ асуултууд биднийг илүү хөгжүүлж өгнө. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. За хэрэгтэй бол яг юунд хэрэгтэй хэдийн хэмжээний мөнгө хэрэгтэй те тэгээд оруулж ирсэн намайг одоо энэ хүнээс би мөнгө авлаа гэхэд энэ хүний мөнгийг би яаж өсгөх юм? Тэр хүн чинь мөнгөө өсгөх гэж хөрөнгө оруулж байгаа шүү дээ, тий? Тэгэхээр энэ хүнээс одоо орж ирж байгаа үн цэн нь юу байгаа даа юм? Хэдийн хэмжээний мөнгө хэрэгцээ олохын тулд юу яаж байгаа юм? За би хэдийн хэмжээний ашигтай ажиллахын тулд энэ хүмүүс зээлж байгаа. Та ч гэсэн өөртөө байхыг хүсэхгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт та хамтарч ажиллаа гэхэд тий? Ямар нэгэн хөрөнгө оруулагч мөнгө оруулаа гэхэд эргүүлэл та өөртөө нэг гинж зүүж байгаа байхгүй хүзүүн дээр юу атсан хизээч гэсэн мөнгөө нэхэл бэлэн тий? Хэрвээ төлөвлөгөө юу маань хэцүү бол бид нар өөрсдөө бараг шоронд оруулах юм ач хийж магадгүй байхгүй энэс болоод. Тийм учраас бид нар аягүй ухаантай байх хэрэгтэй. Яаж одоо хаанаас хөрөнгө оруулалт хийх вэ? Тэ хэдийн хэмжээний хүнтэй авах вэ? Ямар хэмжээний одоо юун дээр эргэн төлөлт нь хизээ орж ирэх вэ? Яаж үүнийг баталгаатай болох вэ? Тэ би бүх юмнуудаа хийн, би бүх юмнуудаа зохицуулна. Тэгвэл одоо энэ хүн одоо ашигт нь энэ хүнд хэдийн хэмжээний өгвөл би өөрөө алдагдaltaгүй, тэр хүн ч алдагдaltaгүй байх вэ гэдэг талаас нь харах юм шүү дээ, тэ? Хэн миний хийж байгаа ажлыг дэмжих вэ? Одоо хөрөнгө оруулалт хаанаас хөрөнгө оруулалт олох вэ гэдэг дээр бид нар бас нэг юм яаж байгаа. Бизнес болгон өөр таны гаргаж байгаа бизнес одоо таны хийж байгаа үйл ажиллагаа зах зээл дээр тавьж байгаа үнц нь өөр байхгүй. Тэрнтэй тохирсон одоо таны төрлийн бизнесийг хийдэг, тийм төрлийн туршлагатай, тийм төрлийн одоо зах зээлийг хайж явж байгаа хөрөнгө оруулагч нар өөр байдаг байхгүй юу? Тэгэхээр хэн миний ажлыг дэмжих бол гэдэг дээр бид нар анхаарлаа төвлөрүүлж харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тантай ижил төвшингийн одоо ижил одоо зах зээл дээр те ажиллаж байгаа юм хийж байгаа амжилтанд хүрсэн эсвэл ямар нэгэн одоо өөр төрлийн ийм таны төрлийн юмыг одоо сүүний үйлдвэр байлаа гэхэд одоо юу гэдэг улсын төрөөс одоо Монголын юу гэдэг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэмжээний сангууд ч байдаг юм уу те одоо Азийн хөгжлийн банк ч гэдэм үү иймэрхүү байгууллагууд дэмждэг байх жишээ нэ. Яагаад энэ хүмүүс биднийг дэмжих юм тэгвэл миний юм одоо үндэснийх Монголд байж байгаа те үндэсний бүтээгдэхүүн учраас одоо Монгол улс те үндэснийхээ бүтээгдэхүүнийг авч хэрэглэхийн тулд дэмждэг байгууллагууд намайг дэмжих жишээ нэ тий. Тэмхүү жишээ нэ. Тийм утгаараа бид нар хөрөнгө оруулагчдыг өөртөө татчихулдаг тэр газруудыг бид нар хайж олох хэрэгтэй байгаа байхгүй. Яагаад намайг дэмжих ёстой юм гэдгийг бид нар бас өөрсдөө харж сайн ойлгож таах юм бол тэрэн дээр одоо хөрөнгө оруулагчдыг татах хэмжээний презентацийн тавьдаг ч юм уу тий. Янз янзын уулзалтанд хөрөнгө оруулагч нар хөвчлэн презентацийн дээр уулздаггүй хөвчлэн миний туршлагаар бол айгүй олон networking ч юм уу янз янзын ажлууд ингээ хийгээд явж хахад хөрөнгө оруулагч нартайгаа бид нэр презентацийн хийх үед айгүй богинохон ховор байдаг тийм завшаанууд ихэнх хүмүүст тийм учраас бид нар энэ тэнд уулзсан хүмүүсээс амаасам танил тал гэж яриад идэв шүү монголчууд тийм тэр шиг юм шиг утгаар уулздаг хөрөнгө оруулагч нар айгүй олон байдаг.
Тэгэхээр за бизнесийн ялангуяа Монголын нөгөө зах зээл чинь тогтворжаагүй шүү дээ. Бизнесийн зах зээл тогтворжаагүй болохоор илүү тийм байхасаа илүү та хийн, юу хийдгийг таныг мэдж байгаа хүмүүс дам дамаа энэ тэр залуутай энэ бүсгүүтэй холбогд тэр эндээ аягуулсан энэ хүн одоо тий ийм төрлийн юм хийж байгаа та хоёр нэг ярилцаад үзчих гэдэг юм. Тийм утгаараа холбогдох жишээний тэр нь аягүй олон тий. Тэгэхээр зах зээлд өөрөө танигддаг, мэддэг, хийсэн юмтай, бүтээсэн юмтай тэрнийхээ төлөө зүтгэж байгаа. Эсвэл өөрсдөө бид нар хайж очижээж тий тэр хүнийг хайж олж ээж юм авах нь тий. Тэгэхээр би надад ямар хүн ихтэй би ямар хүнийг хайж ийн гэдгийг мэдэхгүй бол бид нар хаа хамаагүй харсан хүн болгоноос мөнгө гуугаад байвал утахгүй шүү дээ тий. За тийм байгаа даа тий.